Донгов аймаг ургамлын гарц тааны шимтэй айргаараа бусад аймагаас ялгардаг мөн айл бүрийн айраг өөрийн өвөрмөц амт чанартай байдаг юм байна. Үүнд айрагны хийх сав, бүлүүр зэрэг нь айраг эсгэд гол нөлөө үзүүлдэг. Айрагтай нутгийн малчид айрагны хөхүүрийг үхрийн ширээр хийж айрага эсгэдэг байна. Хөхүүр амтагдсан тааны үнэртэй тагнаад чимчгэлсэн айраг нь Дундгов нутгийн брэндээ. Айргийг сайн бүлж хэмээн ходоод гидсэнд шингэд сайтай байдгаа гэж хэлдэг юм байна. Гол зорилго бол ер нь яг нэгдүгээрт энэ одоо манай дундуу айргийнхаа одоо бас Монгол улсад бас брэнд улам одоо түгээн дэлгэрүүлэх энэ боловсруулсан цагаан эдээ энэ одоо айраг цагаагаа бас нийслэлчүүдэд хүргэх ийм одоо зорилгыг бол өөрчилж байгаа. Энэ нь бол манай малчдын одоо бодит орлогыг нэмэгдүүлэхэд бас нэлээд ач холбогдолтой гэж бид нар үзэж байгаа. За хоёрдугаарт бол энэ манай нийслэлд одоо байгаа манай уугуул суугуул манай дундуучууд маань сайхан одоо уулзалж тэ нэгэн өдөр одоо сайхан ингээд найз нөхөдтэйгөө сайхан айргаа ууж сайхан инээж өгөрч одоо ярьж хөөрөх ийм боломжийг бас олгож байгаа. Энэ удаагийн айргны баяр 2025 Бат төмрийн дуу хэн сайн дуулах вэ? Дууны уралдаан, Дембэний тэмцээн, Хурууны тэмцээн, малчдын үзэсгэлэн худалдаа зэрэгээр үргэлжилж байна. Тус айргны баярын үйл ажиллагаа нь энэ жил Улаанбаатар хотод болж байгаагаараа онцлогтой. Оюнгийн дууны хаан гэгддэг манай Баттөмөр гавьяатын алдаршуулах дууны уран бүтээлийг нь олонд улам их түгээх энэ зорилгоор болж байгаа сайхан арга хэмжээ болж байна. Одоо оролцооч гэсэн өргөн байна. Хүмүүсийн сэтгэл санаач өндөр байна. Айргны амтд сайхан байна. Айраг гэдэг чинь угаасаа хүний бид хамгийн том ашиг шимтэй үүний хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах А, Б, С амин дэмийг одоо агуулж байдаг. Хоол боловсруулах эрхтэн системд их сайн энэ бүхэл талаас эрүүл мэндэд их сайн ийм л одоо гайхамшигтай ундааштай. Уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Дундгов нутагт тэр бүр очиж амжидаггүй уугуул иргэд алдартай гавьяатнууд дуучид цугласан байлаа. Нутгийн иргэд 3 өдөр нутгийнхаа айргийг ууж, ойр дуулзаагүй ах トゥ хамаатан садантайгаа уулзах, малчдын гар дээрээс цагаан эдээ худалдан авах, нутгийн гар урчуудын бүтээлийг орон нутгийн үнээр авч, өвлийн эдэшний захиалгааж өгч байлаа. Мөн энэ өдрийн хөтөлбөрийн гол үйл ажиллагааны нэг Бат төмрийн дуу хэн сайн дуулах вэ? Дууны уралдааны тэргүүн байрыг Өлзий цумын залуу малчин Эрдэнэ очир хүртлээ. Боржгон найр. За тэгээд айраг бариад ингээ сайхан дуулдаг. Тэр одоо ёс өв соёл ёс заншил бас манай нутагт бас их түгээн дэлгэрэгдсэн байдаг юм аа. Тэгээ би одоо тэрний зах зохиос одоо бас харж өссөн одоо тийм хүүхэд байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан айргны баярт ирээд оролцож одоо дууны тэмцээнд нь оролцож тэргүүн барилсандаа маш их баяртай байна. Дундговчууд бол эртнээс айргаа ууж уртын дууга дуулж ирсэн ард түмэн иймээс айргны баярын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон явуулах нь зүйтэй гэдгийг нутгийн зөвлөлийнхэн хэлж байна. Мөн үүгээр дамжуулан Дундгов нутгаас төрөн гарсан урлаг соёлын төлөөллүүдийг алдаршуулах, тэдний уран бүтээлийг нийтэд таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна гэдгээ хэлж байлаа. Айргны баяр өнөөдөр ингээд аль бие сар эхэлж байна. Тэр 3 хоног зохион байгуулагдана. Энэ жилээс эхлээд говийн шимийн залуучуудтайгаа нийлээд нутгийн зөвлөл хамтраад ингээд зохион байгуулж байна. За манай Дундговын айргны баяр бол одоо бусад аймгийг бодох юм бол их онцлогтой. Дундговын айраг гэж өөрөө юм том брэнд байдаг. Энэ брэндийг бид нар одоо ингэж улс орон даяар сурчлах, цаашаа бас ингээд нутгийнхаа брэндийг ингэж олон хүнд хүргэх гэж ингэж зорж ажиллаж байна. Мөн одоо энэ 2 өдөр 512 Дембэчин 512 хуруучд одоо ингээд хоорондоо тэмцээн дээр өсөлтөн. Энэхүү айргны баярын Дембэний тэмцээнд Эрдэнэ далай сумын Гамбат шалгарлаа. Хурууны тэмцээнд Дэлгэр цагт сумын Баасан, айраг уух тэмцээнд Ирчүүдээс Сумьяа сүрэн, эмэгтэйчүүдээс Уран чимэг тэргүүн байр эзэллээ. Айргны соёлыг дагсан Дембэний тэмцээн нь оюун ухаан сэтгэхгүй хөгжүүлэх ач холбогдолтой, харин хуруу гаргах бол мөн л тухайн эсрэг талын хүний сольж гаргах хурууг тооцоолон бодох учир сэтгэхгүй хөгжүүлэх, гүйлгээ ухаан сайжруулах зэрэг олон давуу талтай гэдгийг орон нутгийнхан хэлж байлаа.